Хүү энэ одоо яг юу вэ гэд энэ нэмгхэн зохин дээр хүртэл ирүүднийхээ аппаратыг авахулсан байгаа. Тэг анзаарахгүй ч гэж магадгүй. Амар өвддгийм билээ гэж хэлжсэн. Сайн бацгаана уу? За бичлэг хүрж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. 4 сар гараад бол ерөнхийдөө Солонгост яг гоё сакура дэлгэрээд цаг агаар бүр үнэхээр гоё болдог. Тэгээд сүүлийн үед бол үнэхээр гоё дулаахан энэ тэнд ягаан цагаан одоо сакура дэлгэрсэн бүр маш гоё юм өдрүүд өнгөрч байна. Чадлаараа бас сакурагийн уур амьсгал оруулах гээд өнөөдөр ингээд та бүхнийхээ өмнө жоохон ягаанлаг болоод сууж гин. Тэгээд мэдээж шинэ сар гарж байгаа гэдэг утгаараач дээр за 4 сар болол бас миний төрсөн өдөр болдог учраас маш юм дуртай онцгой сар байдаг. Тэгээд тийм болохоор энэ сарынхаа бас эхний бичлэгийг та бүхэндээ гоё өөрөө өөчтэй бичлэг хүргэх юмсан гэж бодож байгаад өнөөдрийнхөө бичлэгийг хийхээр шийдсэн. Өнөөдрийн бичлэг бол Солонгос улсад ирээд миний гаднах талаасаа гоо сайхан талаасаа бас glow up хийсэн ийм туршлагаа бичгийн үнэнчээр хуваалцахаар шийдсэн. Тэгээд яагаад одоо хуваалцаж байгаа юм бэ гэхээр энэ бол нэг сарын 2 сарын ч юм уу хугацаатай ингээд өөрчлөгдсөн зүйл ерөөсөө биш. Сүүлийн миний хувьд бол яг 9 цагаас ахуулаад бас сүүлийн 2-3 жил ингээд үргэлжлээд үр дүнгээ үзэж байгаа. Бүр хамгийн сүүлд бол өнгөрсөн 3 сард бол хамгийн сүүлийнхаа үр дүнг үзчихэд ингээд сууж байгаа гоо сайхны үйлчлэгээнүүдийг одоо та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээд энэ бол ямар нэгэн байгууллага болон одоо үйлчлэгээний ерөөсөө тийм сурталчилгаа биш учраас та бүхэн өмнөөс авах гэхийн ухаанаар хандаад за мөн надад бас хувь хүнд зөвхөн надад тохирсон ч юм уу бас үйлчлэгээ учраас шүлтүртэй хандаасай гэж би хүсэж байна. За тэгээд бичлэгэнд орцгоод бичлэгтэйгээ хамт агаарай. За хамгийн эхлээд бол та бүхэндээ арьсны асуудлаа Солонгос улсад ирээд хэрхэн шийдсэн талаараа туршлагаа хуваалцъя. Яг энийг ярихаас өмнө бол бас Монголд байсан хугацааныхаа одоо яг арьсны ямар асуудалтай байснаа ярих нь зөв байх гэж бодож байна. За миний хувьд бол яг үнийг хэлэхэд би 20 нас хүртлээр үнэхээр арьсан дээр батг гардаад одоо гэдгийг бүр ингээ мэдэхгүй тийм одоо явж исэн 20 нас хүртлээр ерөөсөө мэдрээгүй гэх юм уу. Тэгээд өсвөр наснд яг нэг юм тухаар батг гардаг гэсэн баггүй нэг ганц хоёрхон. Тэгээд тэрийгээ бол нөгөө багасаа айгу чолк тавьдаг гэсэн учраас чолкоор ингээ халахалж чаар ер нь л нэг хүн мэддэггүй тийм байсан. Тэгээ өөрөө ч тэрэндээ нэг анхаарал хандуулдаггүй. Тэгэл өсвөр нас өнгөрөөл батг гарахаа бол ерөөхдөө болсон. За тэгээ явж исэн чинь би ер нь бол телевизэд анх удаа 17 18 нас хүрээд анх нүрээ будаж эхэлсэн. Тэгээд тэр үед бол мэдээж телевизийн мейкап чинь бас ингээд ганцхан одоо багсаар ч юм уу ганц будгаар нэг хүнийг бодохгүй шүү дээ. Маш олон хүнийг бодож байгаа. За дээрэс нь телевизийн маш юм хурц гэрэлнүүд дор нэлээд удаан одоо ингээд бичлэг хийж суудаг байсан. Гэх мэтчлэн юм хүчин зүйлүүдээс нөлөөлсөн гэж би бол бас тухайн үед бол бодож исэн. Тэгээд бараг тийм л байсан баг. Яасан бэ гэхээр 20 нас яг ингээд нэг хүрдэг жил бүр ингээд арьсан дээр бүр маш их батг гарсан. Бүр гинт. Энэ ганц нэгээрээ гараагүй бүр ингээд бараг л нэг өглөө босоод ирэхэд л миний арьсан дээр бүр ингээд бүр хүү энэ одоо яг юу вэ гэдэг ийм батг гарсан заяа. Тэр нь ингээд зөвхөн ингээд хүн чинь ингээд тийц оноороо одоо батг гардаг гэж тэгдэг штэ тий. Өрөвсөл гардаг ч юм уу эсвэл хацраараа эсвэл эрүүгээрээ за ингээд яг нэлгүүдээ гардаг гэж болно. Гэхдээ миний бүр энэ хараа энэ нэмгхэн зохин дээр хүртэл юм идэт өрөвсөл гардаг гэсэн. Бүр маш юм нохоо идэтэй. Бүр ингээ хатуужаад. Тэгээд тухайд болохоор мэдээж бүр амар шоконд орж байгаа байхгүй. Тэр чинь ингээл юу вэ те бараг л нөгөө нэг телевизэн гараад тэр чинь ер нь бол нүрээрээ холоолж идэж байгаа штэ. Тэгэл бахгүй. Бүр яг ингээл тухайд чинь тэгэл хүн болгоо ингээл телевизэд ажилладаг байх ч гэсэндээ ингээл ямар гоё ярстэй хүү өстэй нэрээ гэл ингээл дэгсэн. Тэгэл тэр үед ёо инста цагаан илам хүрчлээ гэл тэгээд байхгүй. Бүр ингээд ерөөсөө идгээгүй минийх ингээд одоо юу гэдгийг имлэг бол нэлээд орсон шүү дээ. Арьсан имлэг ороод. Тэгээ бүр сүултээ имлэгт хэвтээд 14 хоног имлэгт хэвтэж байгаа байхгүй. Тэгээ 14 хоног хэвтэхдээ ямар үйлчлэгээнүүд авч ирсэн мэхээр ер нь бол одоо бүр байнгын тусал те байнгын ч байх нөгөө нэг цагийн тусал хийдэг, тариа хийдэг. За тэгснээ
одоо өдөр болгоо нөгөө нэг юм маш том юм өрөвсөл тэр чи одоо энийг юм яг ямар батга гэмтэй ер нь бол идэт өрөвсөл байгаа байхгүй идэт өрөвсөл тэгээд тэр чинь нөгөө гаднаас нь ингээ шахаад шараад өдөр болго надад тийм имчилгээ хийдэг гэсэн тэгээд нэг 14 хоног имлэг твтээд ер нь бол ингээ намжаад бас хуучин хэвэндээ бол бүр орохгүй байгаа байхгүй яаж л болол яах гад чи ингээл нөгөө сэдэрхгээл ямар нэгэн би одоо буруу зүйл идэх ч юм уу ямар нэгэн юм ингээд тэ будагтайгаа удаа явах ч юм уу энэ үед ингээд сэдэрхгээд байгаа юм шиг тийм мэдрэмж надад төрдөг байсан. Тэгэж ингэж батга маань бол гараад за тэр өрөвсөл маань 3 жил үргэлжилсэн. Яг ингээл нойргүй ажиллаад явах ч юм уу за эсвэл жоохон стресстэй ч юм уу жоохон уурлах үед л баг ингээл дахиад ингээл маш их хэмжээгээр гардаг. Ганц 2 гарч болно шүү дээ. Ерөөсөө тэгдэггүй бүр ингээд маш их хэмжээгээр гардаг. Тэгээд яг 3 жил дараалал нөгөө жил болгоно нэг имлэг төвчээр нэг жилээ тойроод хөвтдөг. Дахиад тэр жилээ хөвтдөг гэдэг тэгдэг шүү дээ. Би бүр яг тэгжсэн яг ингээд хавар болоод ирэхээр л миний арьс бүр ингээд аимшигтай болоод тэгэл имлэг твтэл тэр чинь ингээд 14 хоног арьсны имлэг гэдэг чинь тухайн үед бол хувийн имлэг байсан. Бүр аюу үнэтэй өндөр төлбөртэй тэгэж имлэг твтггүй л бол бүр ингээд намждгүү. Ямар ч тийм тоос мос түрхээд гаднаасаа тий нөгөө шаардлагатай одоо нөгөө батганы имчилгээ гэж байдаг ч тийм Монголд арьсны одоо гоо сайхан дээр очиод ямар ч тийм үр дүн ерөөсөө өгдөггүй байсан. Тэгээд ерөнхийдөө би чи яг тэр ингээд өрөвсөл ингээд намдахгүй л байгаа байхгүй ингээд имлэгтэй хөвтөл. Тэгээд би намар нь Солонгост ирээд тэр ингээд яг тэгэл эх жилийн хавар болоод ирж байгаа байхгүй. За тэгсэн чинь яг Солонгост ирсэн хавар би бас ингээд стресстэй гэж яг нэг бодоол ийсэн юм уу яасан ер нь бол хавар тэгэл ялгаагүй ингээд дахиад гарч байгаа байхгүй. Тэгээд тэр үед бол яг үнийг хэлэхэд нөө дөнгөж Солонгост ирчихсэн Солонгос хэл мэдэхгүй Солонгосын том одоо юм арьсны имлэг орхоо мэдэхгүй. Тэгээд би хамгийн ойрхон өрхийн имлэг гэж ярьдаг манай монголоор те ер нь бол дүүргийнхаа хамгийн ойрхон өрхийн имлэг ороод яг үнэн учраа хэлсэн. За ингээд тэр өрхийн имлэг дээр болохоор ерөөхдөө нөгөө багш нараасаа ингээд сонсоход бол бүх төрлийн ингээд дотор те арьс юу гэдгийг энэ тал дээр бол анхаашны зөвлөгөө гэх юм уу өгдөгөө гэхээр за угаасаа л тухайд мөнгөч байхгүй хил осч байхгүйсэн учраас хамгийн ойрхон имлэгээ зорж очиж байгаа байхгүй. Тэгээд очисон чинь надад ингээд им бичиж өгсөн. Ерөөсөө тэг гаднаасаа гоо сайхны имлэг ормоор тэг ямар ч тийм байхгүй. Гэлтэл ингээд би чинь ингээд амар сүртэй янз янз юм хэлж чадахгүй байгаа юм чинь. Тэгэл ерөөхдөө ингээд арьс ингээд мухаалцсан. Би эндээ ингээд үйлчлэгээ амаар байна гэхэд надад нэг им бичиж өгсөн байхгүй. За тэр имийг уухад надад бол 14 хоног уухыг л зөвлөсөн. За тэгээд 14 хоногийн дараанаас ерөөхдөө ингээд тэ өрөвсөл чинь багасаад ирэх юм бол энийг зогсоогоорой. 7 хоног ерөөхдөө өдөрт 2-оор уугаад тэгээд дараа нь намжаад ирэхээр нь нэг нэгээр уугаад тэгээд ингээ ерөөхдөө зогсоогоорой. Энэ бол маш хүчтэй юм ээ гэж надад хэлж ийсэн. За тэгээд яг зааврынхан дагуу уучлаарай. Тэгээд миний 3 жилийн тэр их хөдөлмөрийг зүгээр 14 хоногт надад ингээд юу гэж хэлэх юм бэ? Зүгээр 14 хоног би тэр имийг угаал миний арьс буцаад бүр яг 20 насны өмнөх тэр хэвэндээ оччихсон. Тэгээд ер нь болол дахиж бараг тгийж их гараагүй. Тэг ингээд яг ингээд нэг гаргаад ирдэг нэг тэр үе дээрээ би нөгөө эмч дээр очиад надаа ингээд нэг би тэр имийг угаад надад үнэхээр тохирсон та ингээд надад бичээд өгөөч ээ. Дахиж тэр имийг бичээд өгөөч ээ гэд хэлэхээр нэг 3 хоног ч юм уу 7 хоног тэр имээ уугаад тэгэл одоо би ерөөсөө тийм одоо нэг хэмжээгээр яг тэр өмнө нь гардаг байсан батгаа бол бүр дахиж гардаггүй болчихсон. Монголд байхдаа одоо эмч нараас сонсч байсан тэр зөвлөгөөнүүд маань юу байсан мэхээр энэ бол одоо нэг те хүний нөө өсвөр нас эсвэл 20 нас 30 нас ч юм эсвэл нэг юм том хүн болж байгаа шилжилтийн одоо үед бие организмд ингээ гардаг өөрчлөлтийн нэгээ тэгээд хамгийн сүүлд гэж хэлжсэн. Гэхдээ бүр хамгийн сүүлд надад нэг юмч маань тэгжилсэн байхгүй. За сарангоо яг үнийг хэлэхэд энэ тэ одоо батг гардаг чиний энэ одоо хэмжээгээ батг гардаг зүйл бол чи хүүхэдтэй болоод хүүхэд гаргасны дараа одоо дахиад нэг хүний бие организм ингээ дахиад нэг юм одоо өөр шилжилтэнд орох юм уу да. Ерөнхийдөө би бол тэгж ойлгосон. Тийм үед зүгээр болноо гэж надад нэг юмч хэлсэн.
За тэр үгийг сонсоод би болвол бүр сэтгэл гутралын бүр хамгийн тэ доод төвшөнд очиж байгаа байхгүй энэ чинь гэрээсээж Монгол байх та. Гэрээсээж гарахгүй ингээл сар болдог ингээд амар хэцүү байсан. Тэгээ хамгийн сүүл Монгол Солонгосоос ирэхдээ болвол яг тэр ингээд хүүхдтэй болоод зүгээр болно гэдэг үгийг сонсоод бүр ёо за би одоо бол ингээл хүнтэй суугаад хүүхд гаргахаас нааш миний арсны асуудал шийдэгдэхгүй мэн гэж бодож исэн. Гэтэл одоо болтол би надад ирсэн цагаас хойш дахиж тийм асуудал гараагүй. Тэгээд энэ дээрээ бас юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь яг магадгүй ийм асуудалтай арсны янз бүрийн өрөвсөл гараад ерөөсөө идэхгүй янз янзын үйлчлэгээ аваад Монголд одоо эмнэлгээр яваад ч юм уу те за Солонгост ирээд ч юм уу жишээлбэл ингээд яхаа мэдхгүй байгаа болоод би зүгээр хамгийн түрүүнд танд юуны тухайд хөрвөлгөө арсныхаа лазерт ч юм уу те одоо ингээд янз янзын хүчтэй эмчилгээнээсээ илүү эмчтэй ингээд хилээд им уух ч юм уу дотроос нь ингэж бас цэвэрлэх тийм үйлчлэгийг ерөөхдөө сонгоорой гэж би бол хэлмээр байна. Үнэхээр зүгээр те дотроос нь бол тэр имийг ингээд би жишээлбэл уугаад юу гэдэг нь амар хоолой хороол хасаал янз янзын мэдхгүйдээ биш тэр имийг зүгээр өдөр тутмын амьдралдаа нэг жоохон өөрчлөлттэй шарсан урсан мэдхгүй ч юм уу тиймэрхүү байдалтай гар тэр имийг уугаад минийх зүгээр болсон. Тэгэхээр ер нь бол маш олон газраар орж ингээд одоо мөнгө санхүү сэтгэл санааны маш том хохиролд орж исэн аа би бол одоо бүр ингээд Монголын хэрвээ тухайн үед бол эмч нартай бол би бүр айгу гомддог байхгүй юу. Дөнгөж 20 эдтэй охинд чинь тэгэл бараг л чи төрөх юм бол зүгээр болно гэдэг ийм аимшигтай зүйл хэлж байгаа юм бэ. Тухайн үед одоо юу гэдгийг Монголд янз янзын үйлчлэгээ тэр им нь орж ирээгүй байсан юм уу те би бол мэдэхгүй. За энэ имийг болохоор юу би зүгээр ингээд гаргачихъя. Гэхдээ энийг бол та нараа угаасаа Солонгосоос захиад ч юм авах ерөөсө боломжгүй. Энэ бол хүчтэй юм учраас эмчийн хяналтанд дуудаг. Гэхдээ яг ингээд ер нь үйлчлэгийг сонирхоод үзэхэд хүний одоо нөгөө тослогийн ингээд биш үлээ батг гарч байгаа ч одоо ингээд нэг юм нүхсүү арсны нүхсүү чи ингээд бөглөрөөд ингээд гардаг юм байл шүү дээ. Тэр тослог ингээд байнга тослогчдод ингээд итгэвчдэг гэх юм уу хар үгээр л ярахад тэрийн ерөөхдөө ингээд байхгүй болгоо тослогийн хэмжээг ингээд бүр маш их бууралцдаг юм байлээ. Тэгээд мэдээж тослогийн хэмжээ буурчаар ч хүний арьс бол маш их хураашдаг. Тэгээ миний арьс бол нэлээ хураашчихсан. За энэ бол миний хувьд Солонгос улсад ирээд бүр хамгийн том glow up хийсэн зүйл байсан. За дараагийн өөртөө өөрчлөлт хийсэн зүйл маань бол шүдний аппарат зөөсөн. Одоо ингээд харах юм бол Солонгос ирээд бас ер нь бол Улаанбаатарны эцсдэр бол шүдний аппарат зөөх шийдвэр гаргасан. Миний хувьд болохоор яг нэг Монгол байхдаа бас ийм давхар соёотой гэх юм уу байсан. Тэгээ тэрийг ахуулаад ер нь бол дайжгүй ингээд байсан ч гэсэндээ яг нэг шүд хүн ингээд ахуулчихад тэр чигтээ ингээд хүний шүд чинь ингээд гүйчдэг юм байлээ шүү дээ. Тэгээд ерөнхийдөө одоо дээд болон доотлын одоо энэ голын шугам гэж байдаг. Тэр маань ингээд бүр маш дайлээ. Юм ярихад ч юм уу одоо ингээд харахад бол мэддэхгүй юунаас яг өөрөө ингээд талент ойртоод харах юм бол нилээн ийм одоо шүдний далилттай хазалт хүртлийн буруу байсан. Тэгээд энийг бол яг үнийг хэлгээд аюу хурдан хугацаанд янзлахыг хүссэн. Тэгээд ирээд бол одоо бидний мэдхээр Hollywood Smile за бүрээстэй тэрийг бол хийх гээд олон эмэгтэйр очиж зөвлөгөө авсан. Тэгсэн чинь ерөөхдөө миний шүдийг үзээд за нэгдүгээрт чи залуу байна. Хоёрдугаарт шүд чинь бол эрүүл тэгээд ямар нэгэн байдлаар одоо жижигэрсэн биш. Би ерөнхийдөө бас айгуу тийм том шүдтэй байхгүй. Тэгэд энэ гоё том эрүүл шүдийг чи ингээд одоо савжаа гэдэг чинь үрээд тэр чи ингээд нааштай. Тэгэхгүй болохоор яг өөрөх тэрэ навал бүр том болоод угаасаа айгуу онцгой харагдана. Тэгэд энэ шүд чи хайрын штэ тэрний оронд чи ингээд аппарат зөө гэдэг ийм одоо зөвлөгөөнүүдийг өгч ийсэн. Тэгээд окей за аппарат зөө. Гэхдээ би бол аппаратыг ерөөсө багаасаа надад ингээд уг нь аппарат зөөх боломж зөндөө байсан чи би ингээд бүр ягаад ч юм ингээд аман дотор нэг юм ингээд хийнэхээр надад ерөөсө төсөөлөгдөхгүйсэн. Тэгээд зориглож байгаад би яг нөгөө юм төмөр аппарат хийлгсэн. Одоо наадаг те ингээд сар болгоо очоо чангалуулдаг. За тэрийг хийлгээд яг 1 жил хийлгсэн бүр амар хэцүү байсан надад. Тэр 1 жилийн хугацаанд би нэг ширхэгч зураг аваагүй, өөртөө маш итгэлгүй, хүний өдөөс хараад инээж ярьж чаддаггүй. Тийм байсан. Тэгээд
ерөөхдөө 1 жил одоо болсны дараа гэтэл одоо миний тэр нөгөө хүсээд исэн яг нэг шүдний хэлбэр бишээ яг шүдний засал гажиг гэх юм уу те тэр маань ерөөсөө яг ингээд хивэнд ороогүй бас ингээд наан цаана бишээ яг ингээд нэг юм дээд доод шүдний маань нэг юм хим ингээд шал өөр байгаад исэн. Тэгээд ингээ асуусан чинь чи заавал шүд авахулж ээж чиний одоо энэ өөрийн чинь хүсэж байгаа шүдний хэлбэр гарч ирнэ гэдгийгсэн. Тэгээд за би тэгвэл шүдээ агуулган бол дахиад энэ аппаратыг ингээд зүүн гэдэг бол надад бүр ингээд айгүй хэцүү байсан. Тэгээд за ямар ч гэсэн шүдээ авахулъя. Гэхдээ би аппарат дахиад өөр юм аппарат зүүмээр байна гэдэг одоо бодолтой бүр ингээд дахиж судлаад дахиад би өөр эмнэлэг дээр одоо яг солонгос эмнэлэг дээр очиод бишээ солонгос Монгол өмнө нь болохоор Монгол ажилтнтай эмнэлэг дээр очиж жагаад дараа нь болохоор яг энэ солонгос юм зөвхөн яг энэ аппаратаараа нэлээд дагнсан эмнэлэг дээр очиж одоо аппарата зөөсөн. За миний аппарат болохоор англи нэршлиг би мартчихэж явуулчлаар энэ дэр гаргачих. Тумьон буюу солонгосоор бол тумьон одоо тунгалган юм аппарат. Энэ аппарат яадаг вэ гэхээр яг чиний шүдний ингээд тэ 3D зургийг ингэж авангуудаа яг тэрэнд чи ингээд тохирсон яг юм харагддггүй тунгалган аппаратыг чи ингээд өөрөө 7 хоног болгон сольдог байхгүй юу. Тэгээд 7 хоног болгон тэр чинь сольж байгаагаа болохоор ерөнхийдөө сар болгон эмнэлэг орох шаардлагагүй 2 сардаа 1 удаа эмнэлэг дээр очино. Эмнэлэг дээр очихдоо нэг үсрээл нэг 10-аас 30 минутыг л эмнэлэгтээ зарцуулдаг байсан. За энэ одоо шүдний тэгээ бидний одоо энэ компьютер дээр гаргасан энэ зургаар яг явж гин үү гэдэг. Тэгээ энэ аппаратны одоо зүүж байгаа аппарат чинь одоогийн аппарат чинь яг таарж гин үү, яг энэ зургаараа явж гин үү, засал тэр компьютер дээр бүх юм ингээ гаргацсан байдаг. Тим аппаратыг би ерөөхдөө 2 жил зөөсөн. За тэгээд өнгөрсөн 3 сард шүднийхаа аппаратыг авахулсан байгаа. Тэгээд одоо ингээд бүр маш өөртөө итгэлтэйгээр бүр ингээд гоё үр дүнд хүрчлээ гэж бодож. Одоо сул тал юм бол нөгөө нэг юм наадаг төмөрөн аппаратаа бодох юм бол жоохон хугацаа нь бол урт юм байлээ. Би бол 1 жилийн хугацаанд тэр төмөр аппаратыг зөөгсөн бол 2 жил гарan болчихж байгаа байхгүй юу? Ерөөхдөө тийм 2 жил гарангийн хугацаанд яг энэ тунгалган аппаратыг зөөсөн. Тэгээд яагаад би энийг сонгосон бэ гэхлээр за энэ аппарат бол нэгдүгээр одоо өөрт өдөр тутамд ямар ч зовооргүй хүн харахад ч намайг аппарат зөөсөн юм уу гэж мэддэггүй. Тэгээд нэг тийм хоёрдугаар гэх юм бол байнга эмнэлэг ороод ах шаардлагагүй учраас надад бол за яг 2 жил байсан ч гэсэн хамаагүй би энийг зүй гэдэг сонголтыг бол хийсэн. Тэгээд үнийн хувьд болохоор бас нөгөө наадаг төмрөн аппаратаа бодох юм бол арай жоохон үнэтэй байсан. За нэг тийм. Тэгээд аппаратаа ерөнхийдөө яаж хэрэгэлдэг вэ гэхээр ер нь бол яг байнгын зүүн. Гэхдээ хоол идэх үедээ одоо мэдээж аппаратаа аваад тэгээ сайхан угаагаад буцаагаад ингээд зүүчдэг байхгүй. Тийм учраас ер нь бол өдөр тутмын амьдралд бол ямар ч тийм одоо төвөг болдоггүй. Тэгээд өөрөө сайхан ингээд марталгүй байнга зүгэл байнга цэвэрхэн ингээд аваад зүгээд ах юм бол би бол сүүлдээ бүр ингээд зуршил орсон байсан болохоор надад ерөөсөө аппарат зүүж байгаа мэдрэмж бол ерөөсөө төрөөгүй. За тэгээд энэ аппаратыг бол би ямар хүмүүст зөвлөх вэ гэхээр ер нь ингээд өдөр тутмын одоо байнгын хүнтэй харилцдаг инээхтэй одоо юм харилцааны ажил хийдэг ч юм уу тийм хүмүүс байх юм бол би энэ аппаратыг бол зөвлөнө. Ерөөсөө ямар ч тийм одоо юу байхгүй танд бол аппарат зүүсэн тийм мэдрэмж байхгүй. Гэхдээ таны шүдийг бол бүр үнэхээр яг гоё ингээд үсэн хэмжээнд чинь засна. Гэмэн жоохон урт. Бас нэг сул тал нь жоохон шаарлах гад байдаг. Мэдээж байнгын юм тунгалган юм зүүдэг учраас жоохон шаарлах гад байдаг. Гэхдээ өөрөө ингээд бас кофега баг уух ч юм уу, өнгөтэй юм баг уух. За тэгээд дээрэс нь цагаан одоо нэг цайруулдаг шүдний оог ч гэсэндээ бас ингээд дундан хэрэглээд явах юм бол ер нь их асуудал байдаггүй шүү. Тэгээд хэрвээ яг энэ аппаратыг сонирхож байгаа хүмүүс байх юм бол бас миний туршлага байлаа. За дараагийн өөртөө glow up хийсэн зүйл болохоор за би ерөөхдөө ингээд камера ойртуулчлаа. Та бүхэн маань хэрвээ анзаарч байгаа бол анзаарахгүй ч магадгүй. Ер нь бол яг таньдаг хүмүүс маань л мэддэг. За энэ бол миний хувьд бол үсэндээ одоо бишээ
туханда биш юу лээ? Өсвөл болсон. Тийм урталтай өсвөл болсон байхгүй. Тэгээд би болохоор бүр багасаа л ерөнхийдөө айгу том тухтай тухаараа л ерөнхийдөө тийм хочтой хүүхдээсэн. Тэгээд нэлээд том тухтай байж байгаад яг сүүлд бол нэлээд том болоод 17 18 хүрээд тухайн үед бас дух маань модонд орж исэн. Том дух ерөнхийдөө хүнийг илүү залуу харагдуулдаг, арай кьют харагдуулдаг гэд. Тэгээд ер нь духандаа айгу дуртай болж исэн байхгүй. Багадаа бол айгу дургүй байсан. Хоч маань тиймсэн учраас тэгээд дандаа ингээ өсөө хоошлуулдаг, ингээ хоошин боодог, хоошин дандаа самандаг, хоошин гэлддэг байсан. Тэгээ яг Солонгост ирэхээр бас нэг ийм юм байдаг байхгүй. Солонгост ирсэн хүмүүсийн нэгдүгээрт үсийг ундаг. За тэгээд жоохон халзралт үүсгээд байдаг ийм талтай. Энэ одоо юу гэдгийг нөгөө цаг уураасаа болдгийм юм ядгийн би бол тэрийг сайн мэдэхгүй. Миний хувьд гэсэн яг тийм асуудал надад бол гарсан. Тэр болохоор одоо юу гэдгийг ус унахаасаа илүү нөгөө уртлаасаа миний ус нэлээд бүр халзарч эхэлсэн. Тэгээд халзраад ирэхээр чинь улам ингээд хоошоогоо болоод ирэнгүүт нөгөө нэг том тухтай дээрээ улам халзраад бүр нэг юм амар том тухтай. Тэгээд ер нь тэгж дух том хитрхи ингээд халзраад ирэхээрээ хүн чинь бүр илүү уртаа харагддаг юм байлээ. Бүр ингээд царайч ингээл мэлийгээл те ер нь ямар ч усны засалт хийсэн нэлээ уртаа харагдаад. Тэгээ би бүр бас ингээд буцаал нөгөө багадаа бол дандаа чолгтой байдаг гэсэн. Яг тэрэн шигээ буцаад Солонгост бол ус халзраад ирсэн чинь чолк тавиад тэгээд энэ 100 мунд чинь бүр амар халуун штэ. Тэгээд тэр үед надад бүр аюу хэцүү байдаг гэсэн. Тэгээ би за ер нь бол одоо л ус суулгахгүй бол болохгүй мэн гэдэг шийдвэрт хүрээд бас нэлийн олон имлэг судалж агаад яг усны зөвхөн усны одоо яг энэ суулгалтаараа дагнсан солонгос имлэг дээр очиод хийлгсэн. За тэгээд энэ имлэг дээр хийлгээд яг 3 сард өнгөрсөн 3 сард жил олсон байхгүй юу. Тэгээд бүр ингээд харах юм бол та нар зарим ингээд миний бичлэгийг харах юм одоо өмнөх бичлэгүүдийг харах юм бол нэг юм жижигхэн ус ингээд гарсан байсан шүү дээ. Тэр чинь одоо миний суулгаас ус ерөөдөө одоо бол бүр ингээд ийм урт болчихсон. За энэ ус суулгах хаалгаа маань бол ерөнхийдөө миний хувьд бол нөгөө нэг айгүй олон жил бас бодож тэгээ ойр тойрныхоо хүмүүсээс Монголд хийлгсэн, Солонгост хийлгсэн хүмүүсээс ингээ асуухаар надад амар өвддөг юм бэлээ гэж хэлж исэн. Тэгээд мэдээж тэр өвддөг юм бэлээ гэдэг үгийг сонсцсон хүн чинь бол ингээл жил ирэх тусам хойшлуулаад за тэгж аагаал бүр ингээ болохоо байсан үедээ хийлгэж байгаа байхгүй. Тэгээ хийлгсэн чинь бүр надад ямар ч өвдөлт байгаагүй бүр хамгийн сонин нь хийлгсэн хүмүүс яагаад тэгээ өвдөд ирснийг би ерөөсөй ойлгоогүй. Бүр ямар ч өвдөлт байгаагүй унтуулгатай байсан учраас унтаалс сэрсний дараач тэр мэдээ алдуулалт гарсны дараач тэр ерөөсөө өвдөөгүй. Тэгээ яг гимн нөгөө нэг юу л юм бэлээ л дээ. Яг нэг үсний дагц би бас тэр зураг байвал би оруулчих ингээд үсний дагцнаас ингээд яг ийм утасны хэмжээтэй дагцыг одоо ингээд хусаад тэгээд тэндээс нь ингээд үсээ нөгөө булцуугийн суглаж авч хийдэг юм билээ. Тэгэхээр нэг хойдлын өсөл жоохон ийм сэрүү оргиод ч юм уу нэг тийм байсан болохоос биш. Ер нь бол ус ингээд ургаад ирсэн чинь бол би бас ингээд энэ тэндээ ингээд хацарсан юм шиг байх юм болов уу гэж бодсон. Хойноос ус авчиж байгаа болохоор тэгсэн чинь ерөөсөө тийм байгаагүй. Одоо бол миний ус ингээд харах юм бол ямар ч тийм ус ингээд суглаад авсан тийм юм бол байхгүй. Урт талдаа ч гэсэндээ нэг айхтар тийм одоо юу гэдэг яг нэг ус суулгацсан юм шиг тийм юм бол надад ерөөсөө байдаггүй. Юм харахад шууд ингээд анзаарагддаггүй гэх юм уу. Тийм учраас миний хувьд бол энэ хагалгаа, энэ үйлчлэгийг ер нь аль болох эртхийлэхгүй яваал гэж харамсаж ирсэн. Тэгээд ер нь бол ус суулгалт бол одоо Солонгост бол бүр нэлээд ийм одоо хамгийн үр дүн сайтай хаалгандаа бас ордгийм байлээ. Тэгээд жилийн дараа болохоор юу гэдэг юм бэлээ бас ингээд ус дахиж суулгах уу дахиж суулгахгүй юу гэдгийг бол жилийн дараа шийддэг. Тэгээ яагаад тэгэхээр эн чинь хүн болгоны одоо нөө биеийн онцлог, арсны онцлог те энэ зүйлүүд өөр учраас жилийн дараа үр дүнгийг харж агаад хэрвээ хүсэх юм бол дахиад ус суулгах те жохон юм одоо ургаагүй хэсэг ч юм уу те тийм хэсэг байх юм бол дахиж ингээд ус суулгах одоо шийдвэр төрд юм байлээ. Тэгээ миний хувьд болохоор 3 сард очиод ингээд зөвлөгөө
аваад надаас асуусан л да. За чи имлэгээс олвол дахиж хэлэх шаардлагатай гэж бол хэлээгүй. Би болохоор өөрөө жоохон ингээд хөтгөрүүлмээр байгаа хгүй. Тэгэхээр ерөөхдөө дахиад нэг 6 сар харж агаад, ургалтыг харж агаад жоохон шинхэн санагдаад ах юм бол дахиж болвол урталтаа нэг жоох ус суулгал ийж бодож байгаа. За энэ бол миний бүхэл бүтэн 7 жилийн хугацаанд төдийгөөс өдийг хүртэл ингээд өөрийгөө багаар ингээд өөрчлөхийг хүссэн, өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн ийм одоо глоуап хийсэн гоо сайхны үйлчлэгээнүүд байлаа. Тэгээд магадгүй яг үйлчлэгээний талаар арай дэлгэрэнгүй ч юм уу, за эсвэл миний яриаг үзүүл байх юм бол та бүхэн манаас комент хэсэгт бичээд өгөх юм бол би өөрийнхөө бас мэддэг чаддаг зүйлүүдээрээ та бүхэндээ хариулаад явах болно. Бичлэгтэй хамтдасан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр бас та бүхэндээ бас аль болох хэрэгтэй одоо зөвлөгөө болон мэдээллийг хүргэхийг хичээх болно. Тэгээд миний хувьд бол юу гэдгийг хин нэгэн зөвлөгөө өгөх тийм мэрэгжлийн хүн биш ч гэсэндээ аль болох өөрийнхөө туршлаган дээр үндэслээд мэдээллүүдээ хүргээд зүгээр нэг энгийн контент гэхээсээ илүү жаахан ч гэсэндээ хүнд хэрэгтэй зүйл хийхийг хичээж байгаа. Тэгээд та бүхэн маань миний YouTube согтой маань байнга хамт байгаарай. Ойр ойрхон хэрэгтэй мэдээлэл бичлэгнүүдээ хүргэхийг хичээх болно. Тэгээд лайк болон subscribe дараад өгөх юм бол аль болох хурдан бичлэг оруулах болно шүү. Мэдээж хаврын сайхан дулаахан өдөр хамт байсан та бүхэндээ бүр маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр иргэн уулзлаа. Түр баяр таа.